Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2012 онд нээлттэй хийсэн Company Man киног ярьж хүрэхээр бэлдлээ. За нэг сайхан мэдээ дуулгахад манайхан 6 дугаар сарын 14-нд Social Play Park-д Digital Quiz Татар 3 охин хамтлагууд нэг тайзан дээр гарах гэж байна. Тоглолтын нэр нь угаасаа One Stage л дээ. Монголоор бол нэг тайз гэсэн үг шүү дээ. Тэнд жинхэнэ old school-ээр биднийг аялуулж гал гаргах 48 дуу биднийг хүлээж байна. 48 шүү дээ боддоо. Манай эртэж шуухануудын тасалбар маань Shopee нэр худалдаалагдаад эхэлсэн. 6 дугаар сарын 9-өөс өмнө авч мөнгө хэмнээрээ. Доорогоо линкээр ороод манайхан билетээ захиалаарай. Хүргэлтийн компани 2 ажилтан машиндаа ярилцаж буугаар кино эхэлнэ. Чи одоо дөнгөж 20 үсттэй. Тийм ээ. Гэхдээ би 5 жилийн дараа гэхэд нэлээ ихийг хоримтлуулж байгаад Лос Анжелес эсвэл Майами руу явна гэж бодож байгаа. Та яах вэ? Би өмнө нь урлагийн хүн болно гэж боддог байсан юм. Ёстой муухай карьер штэ. Заварсан. Чи мэддэг юм уу? Миний сайн мэддэг нэг хүн би. Этгэхэр хүсэх юм биш шүү. Тэгэд 20-т залуу буула. Цагдаагийн хамгаалтанд авсан байр руу хайрцагтай кимчи яваад орлоо. Лифтэнд орох үед. Хөө наад нэг юм олигтойхон баглахад яадах юм бэ? Баглах нь бидний ажил биш ээ. Новш чин юугээ томроод байгаа юм бэ? Гэд дагцдлаа. Цагдаагийн мөрдөгчд бололтой. Нэг хүнийг хамгаалж байна. Тэгсэн тэндээс манай залуу кимчиг аваад гараад ирлээ. Ой, юу вэ? Юу юм бэ? Гэтэл дуурдаггүй. Тэгснэ гэнэт буудаж гарлаа. Зүгээр кимчи хүргэгч биш байсан юм байна. Эхний хоёрыг нь унгаад тэрүүгээр дүүлж өгнө. Гэрэл анивчих хооронд нөгөө дээрлэхүү мөрдөгчийн өмнө аль хэдийн ирчихсэн зогсож байна. Мөрдөгчийг тэр дор нь унгаад нөгөө гэрчийг шууд аллаа. Тэгэд ахалгаа би доошилж байна. Гэд гартал ахалх нь хүзүүг нь мушгаад шат руу унахчихлаа. Яагаад тэр вэ? Битгий буруугаар ойлгоорой. Зүгээр л ажил шүү дээ. Байц. Надад нэг гуйлт байна. Ингээд ажил амжилттай боллоо. Цагдаагийн өөр мөрдөгчд хэргийн газар эрэхтэй зэрэгцээд манай хүн тэндээс явлаа. Хүний хөлөөс зайдуу машиных нь наалт логог сольж өгнө. Өөрөө ч хувцас солилоо. Тэгэхээр энэ бол манай киноны гол дүр Ji Hyun-do. Түүнийг бүгдээрээ про гэж дуудацгаая. Ji офис дээр ирлээ. Амралтын өрөөгөөр дамжин нууц офис руу хортдог юм байна. Нууц офисын ресепшн авгаа түүнийг өгтөж аваад бууг нь хурааж авна. Харин цаанаас нь ахалх нь бололтой нэг хүүдэн царайтай нөхөр гарч ирээд чи 2 цагийн өмнө ирэх ёстой байсан биз дээ. Уучлаарай. Яагаад хоцорсон юм? Асуудал гараа юу? Уучлаарай. Ахлах жаахан ууралнаа. Тэгээд төр зуурын ажилтан авч байгаад золиослыг гэдэг чиний өөрийн чинь санаа байсан шүү. Гिचхэд яваад орлоо. Хөөхий алуулдаг хүү. Төр зургийн ажилтан байж л дээ. Манай залуу энэ үгэнтэй ирж уулзнаа. Нэг хүн надаас юм гуйсан. Ээжтэй зориулж мөнгө хадгалсан. Аваачаад өгчхөрөө гэж байна лээ. Угсан хүн юм уу? Угсан хүний өсөл тийм чухал гэж юу? Нүдэнд их гал цогч нь бүр унтарчихжээ. Ингээд арх хундаглах гэтэл салгалаад байна. Манай хүн архийг нь хундаглаж өглөө. Энэ үгэн түүний ментор бололтой. Өөр юм санаагаа чилээлгүй ажилдаал төвлөр. Бидэн шиг ажилтай хүмүүс тэтгэврт гартлаа өөр юм санаа зовж болдоггүй юм. Тэр бас алуурчин байсан юм байна. Тэтгэвртэй гарсан юм шиг байна. Та гарсандаа харамсдаг уу? Гарсандаа харамсаж буцаж орно гэх юм бол тэр санаа чинь өөрөө чамайг алддаг юм да. Гэт түнд хэрхэн гарсан дурсамжаа хуваалцсан. Нэг нөхрийг алах гэж байтал нөгөөх нь амгуугаад байж. Манай хүний дотор олон юм бодогдсон ч гэсэн буудаж орхиод ажилдаа төвлөрсөн юм байна. Ингэж л гарах боломж бүрджээ. Манай залуу машиныг нь үзэх үед чи авмаар байна уу? Болох юм уу? Намайг өгөхээр чи аваарай. Түлхүүр нь дотроо байгаа. Төрөний гарсан аллагын бичлэгийг цагдаагийнхан үзэж байна. Нөгөө 20-г залууг ардаас нь харж танихыг оролдоно. Манай хүн харин 20 насны захиасыг биелүүлэхээр гэрт нь иржээ. Бас тийм ч хүүтэн сэтгэлтэй нөхөр биш бололтой. Гэрийнх нүдэнд баахан хулгайнууд зогсчихж охин гарч ирэх үед асуулаа. Хёны гэр мөн үү? Ээж нь байгаа юу? Манай ээж өгчихсэн гэж байна. Дахиад түүнээс ээж чинь байгаа юу? Гэтэл нөгөө хулгайнууд өгчихсэн гэдэг байгаа юм биш үү? Ингээд манай хүн рүү дайрлаа. Бацаануудыг бол ёстой сонирн болгоно ш. Бараг л нэг гараараа бүгдийг нь зодчихлоо. Тэгэд ээж дээр нэрлээ. Ээж нь амьд байсан юм байна. Та Хёны ээж үү? Танаа хүү манай компанид ажилладаг байсан юм аа. Өөрөө гадаад явах болоод танд надаар мөнгө өгүүллээ. Гэд мөнгийг нөглөө. Ээж нь гэртээ оруулж жаахан ярилцлаа. Манай хүү ажилдаа сайн уу? Сайн байлгүй яах вэ? Их зүтгэлтэй хүү шүү. Дүүн тэндээс. Тэр тэнийг тэгэх учиргүй дээ. Сургуулаасаа хөөгдөд цагдаагаас зүхтаад явсан шүү дээ. Ээж нь ууралнаа. Нөгөөх нь өсвөр насны зангаараа намайг зүгээр дураар минь орхичиж болдгоо юм уу? Чамайг сургуулаа төгсдөл би ингэх ёстой. Та өөрөө миний насан дээр дуучин байсан биз дээ. Та наад хүндээ дуулахаа сонсгоч. Гэснээ өрөөндөө орж дууг нь тавьчихад яваад өглөө. Дууг нь сонсдол харин манай хүний дурсан цэрэгнэ. Үеийнх нь хүүхдүүд сургуульд сурч байхад манай хүн хоол хүргэж хийдэг байсан юм байна. Харин нэг удаа ахлах сургуулийн алдартай дуучин охинд хоол хүргэж байж. Энэ нь өнөөдрийн уулзсан энэ бүсгүй. Гэртээ хараад өсвөр насны дурсамжаа сэргээж хоол хүргэж байхдаа дууг нь сонсож байснаа саналаа. За ингээд манай хүн өсвөр насныхаа краштай санамсаргүй байдлаар таарчлаа. Маргааш нь ажилдаа ирэхэд хамгийн том
том босс нь ирж гэж оффистоо яваад ортол ресепшн гэвтэж байна. Хайртай шүү. Ингэж мэндэлдэг юм бах та. Энэ нэг юмыг хэн ажилд авсан юм бэ? Тэгээд нууц офис руугаа орлоо. Замда бид цэргийн бэлтгэлтэй төлөвлөсөн хүмүүсийг ажилд авах хэрэгтэй байна. Хоёрын хооронд гудамжны дээрэмчдийг авах юм бол бид нар өөрсдөө тэднээс ялгарх юмгүй болчиход байна. Чи энэ гуноос сайн суралцаарай. Нэг ч улмөр үлдээдэггүй. Тэр байтугай цусаач тусааж үзээгүйгээд боддоо. Тэгэд түнд болохгүй байгаа ахлахын талаар мэдээлэл өгнө. Манай хүний ахлах нь асуудалд орж 7 настай хүн таксины жолоочд дайруулад энд ч гисэн байна. Харин удалгүй ахлах нь өөрөө тэр таксины жолоочийг компани зөвшөөрлгүйгээр алчгаж. Тэр үед манай хүн ахлагтайгаа ярилцаж байсан дурсамжаа саналаа. Хүүгийнхээ зургийг түүнд үзүүлээд даамны тэмцээнд төрүүлсэн шүү дээ. Янзтай. Ээжийнхээ ухааныг дуурайж л дээ. Харин тий. Юу вэ? Ээжийнхээ биш. Миний ухааныг мэдв. Халийг нааширч. Туунийг хэсэгтээ ажигл. Гэсэн даалгаврыг манай хүнд өглөө. Хүүгийнхээ өглөөс хойш ажилдаа төвлөрч чадхаа болж сэтгэлээр унчихсан ахлах нь байж байна. Автомат тоглоомын газар өөр хүүхдүүдийг ажиглаад сууж байдаг. Манай хүн нууцаар дагах үед нөгөө дуучин бүсгүй зураг харагдаад алдчихлаа. Ардаас нь хайгаад очтол харин манай хүнийг буу тулгаад бариад авнаа. Чи намайг алж чадна гэж бодоо юу? Би тэгэх гэж ирээгүй. Компани руу залга. Тантай холбогдох хүсэлтэй байна. Мэднэ. Би хүү олон ихтнийхэн төлөө энэ ажлыг хийж байсан юм. Одоо харин тэд байхгүй. Буцаж очиод намайг ажлаас гарсан гэж хэл. Гэд цохиод унахчихлаа. Нөгөө зэвүүн захирал манай хүнийг алдаа пална. Хурдан эдгээрээ. Түүнийг гарахаар дараагийн тушаал дэвших хүн нь чи шүү дээ. Чам шиг хүн ийм алдаа гаргах гэж. Анхны удаа юу? Уучлаарай. Зэвүүн дарга манай хүнийг өөртөө тоож ярдаггүй болохоор их уур тавьдаг бололтой. Цэхэнгээд л сууж байна. Ажлаасаа гараад манай хүн нэг нууц газар ирлээ. Яваад ортол нөгөө 20 нас ч байж байна. Залуу хүүг алаагүй юм байна. Яагаад юм бэ? Би муу байсан гэж юу? Би дүрм зөрчсөн юм уу? Яалтчгүй дүрмийн дагуу хүүг алахар болсон юм байна. Манай хүн дурсамжаа санах үед нөгөө зэвүүн босс. Ээж болон дүүтэй. Ер нь бол алахад ямар ч асуудалгүй гэсэн үг. Гэт ярьж байна. Чи сайн байсан. Чи зүгээр л түр ажилтан байсан юм. За ингээд аллагын компани бөөндөө бас нэгэн байг устгах гэж байна. Газар доорх зогсоол руу орох замуудыг нь хаасаар хамгийн доод давхар руу авчирлаа. Машина тавиад буухад нь ардаас нь манай про ирж байна. Бас тэндээс нэг тэрэг төрсөн нөхөр ирж байдаг. Залуу сэжиг аваад газ лифт рүү зуухтлаа. Лифтээрээ орох гэтэл өөдөөс нэг хөөхөн охин хараад зогсож байна. Тэгснэ маа. Ингээд буутчихлаа. Арагшаа унах үед нь нөгөө тэрэгтэй залуу аль хэдийн ирчихсэн тосоод авна. Мэргэжлийн гарууд байна шүү. Манай про харин тэндээс процессыг хянах маягтай ажиллаж байсан юм байна. Доосонгуудаа эндээс төрүүлээд явж бай. Надад ажил байна. Гэд үлдлээ. Тэгснэ нөгөө 20 наст болон дуучин ээж охин дүүтэй хамт хоол идлээ. Манай хүн бол ээжийг нь крашлаад байгаа шүү дээ. Холлож дуусаад ундаа авах боллоо. Ээж нь би тай. Үгүй. Би шаардаж байна. Гэд ундаа авч өгнө. Харта. Тэд эзээ чи юм ивтэй байгаагүй шүү. Танд баярлалаа. Чи ер нь нэг их ярьдаггүй баха тийм үү? Уучлаарай. Тэгэд бүсгүй манай залууд амьдралын түүхээ ярьж өглөө. Дуучны карьерээсээ болж насан туршаагүй байхдаа ээж уулзгаж. Тэгэд л бүх карьер нь байхгүй болчихсон юм байна. Тэд над шиг ээжтэй зовдөг байх та. Та сайн ээж шүү дээ. Ядчил ээжтэй байх сайхан байдаг байх та. Манай хүн чи ээжгөөссөн юм шиг бай шүү дээ. Энэ үед утсанд нь нөгөө ахлагыгаа устгах гэсэн тушаал ирлээ. Зэвүүн дарга руугаа залгаад хэн баталгаажуулсан юм гэд асуухад өөдөөс нь загнаад болдоггүй. Яалтчгүй яваад очлоо. Нэг өрөөнд ахлах нь ганцаараа байхад нь манай хүн орж ирнэ. Мэргэжлийн алуурчдын тулаан нилээд үзүүштэй юм болноо. Багш нэм гэсэндээ манай хүнд тийм ч амар дийлдэхгүй байна. Нилээд үзэж байгаад төлхөж унгаад босоод ирэхэд нь харин буу тулгачглаа. Та зүгтэж болох байсан шүү дээ. Яагаад тэгсэн юм? Тэгийг шаардлагагүй. Хүүгээ аюулгүй байлгаж чаддгүй мэргэжлийн алуурчин гэж юу байдаг юм? Танд өөр амьдрах шалтгаан байхгүй гэж юу? Байсан ч чамд хамаатай гэж юу? Үгүй л дээ. Гэснэ бан. Манай аллагын компанийн байгууллагаараа зугаалганд явнаа. Зэвүүн дарга болон том босс гэд бүгд ирчихжээ. Нэг бүсгүүтэнд хутгаа эргүүлээд байна. Чи юу вэ? Наадхаараа торт зүс гэж авчраа юу? Наадхад алт хий. Уучлаарай. Гэд алт хийлээ. Тэгэд нэг онцгой мэдээ дуулгана. Манай про тушаал дэвшлээ. Зэвүүн боссын доод талын босс боллоо. Том босс нь тэндээс нэрийн пайцыг нөгөөд. За, үг хэл гэхэд баярлалаа. Юу вэ? Ингээд л болчихж байгаа мó? Та менежер болохдоо хүртэл ийм богинохоо үг хэлсэн шүү дээ. Жаахан юм ярил да гэхэд энэ пайз санснаас хүнд юм байна. Би хичээнэ. Том босс зэвүүн даргад
Өгсөн хүмүүсийг баталгаажуулсан уу? Би гэрчлэгийг нь харсан. Талбар дээр юмс чиний бодсон шиг болдоггүй юм. Илүү сайн баталгаажуулаарай. За манай хүн айгүй бол нөгөө 20 настыг алаагүйгээсээ болоод асуудалд орж магадгүй юм байна. Тэнд байхдаа манай хүн краш руугаа амралтын өдрүүдээр завтаа юу гэд мессеж бичлээ. Краш нь оёдлын цэхэд ажилтдаг юм байна. Завтаа гэсэн хариу харангуутаа инээмсэглэлээ нууж чадсангүй. Тэгээд нуурын дэргэд нэг жижигхэн кафед дуучин бүсгүйтэй болцлоо. Кафе эзэн нь эртний танил нь бололтой. Чи энэ кафег маань худалдаад авчихаач. Дампуурч байгаа бизнесээ надад шахах гээд байна үгүй юу? Юу вэ? Энэ хүүхэн чинь надтай дайн зарлах гээ юу? Манай хүн нөгөө өрөөнөөс жаахан ажиглаастай. Болдог бол энэ кафег чинь авчихмаар л байна. Даанч тийм их мөнгө алга да. Чи одоо нэг сайн хүнтэй болооч гэснэ. Манай хүнийг харангуутаа. Өө, чи аль хэдийн болчихсон биш үү? Тэр юу хийдэг юм? За болж үзээ. Тэр компанид ажилтдаг юм. Оройн цагдаагийнхан нөгөө 20 настыг царайгаар нь хайгаад гэрт нь ирчихжээ. Тэр үед нь манай хүн болцооноосоо ирж таарлаа. Тэнд байсан цагдаа хэргийн газар манай прогийн царайг харснаа санаад уучлаарай. Цагдаа байна. Та машина тэнд зогсоож болохгүй. Би удахгүй. Та согтуу байна уугүй юу? Сонин үнэртэй дох чинь. Надад л юу ч үнэртэхгүй байна. Иргэний үнэлхийг чи харж болох уу? Манай хүн үнэлгээ харууллаа. Та хаана ажилтдаг юм бэ? Би компанид ажилтдаг юм а. Ямар компани? Гэхэд дуучин бүсгүй тэндээс нэрийн хуудсыг нь өгчихнө. Тэгснэ. Одоо болов. Маргааш нь өрөөндөө сууж байтал дарганар нь уулзъя гэж дуудууллаа. Яваад очтол нөгөө ахалхыг нь суулгачиж. Манай хүн тэгэхээр ахалхаа алаагүй юм байна. Чи түүнийг алах ёстой байсан баха. Гэтэл зөвүүн болсон тэндээс. Одоо алчих гэсэн бололтой. Балөгнөө. Манай хүн алах гэтэл нөгөө ахлах нь. Новшнууд энийг ажил гэж бодоо юу? Нэг л их гэмгүй царайтай алуурчад өөрсдийгөө зөв юм хийж байна гэж бодож байна уу? Та нар ер нь юу бодож амьдрцгаад гим? Жаргалтай байна уу а? Манай хүн нөгөө балаа салгатал уяа болдг юм байна. Тэрүүгээр нь боогоод ажиллаа дуусгалаа. Нөгөө цагдаа нар манай хүнийг нэрийн хуудасаар нь хөөгөөд компани дээр нь хүрээд ирчихэж. Тэгээд оффистай танилцаад. Гү энгийн нэг офис байдаг шүү. Тэр үед харин нөгөө 20 настыг алаагүй гэдгийг нь даргандар мэдчихжээ. Хэрвээ тэр ажиллаа зохиох ёсны дагуу хийж гисэн бол цагдаа нар биднийг сэжиглэхгүй л байсан да. Том боссон тэндээс түүнийг ажиглаж бай. Нөгөө зөвүүн дарга манай хүнийг өрөөндөө дууднаа. Чи яагаад нэрийн хуудасаа цагдаа нарт өгчихсэн юм? Яг үнэндээ манай хүн өгөөгүй л дээ. Нөгөө краш нь өгчихсэн шүү дээ. Уучлаарай. Гэт асуултанд нь тоож хариулсангүй. Дарга нь уурлаад. Би яагаад гэж асууж байна. Уучлаарай. Дарга нь уурлаад түүнийг жаахан зодноо. Оройн дуучин бүсгүй ажиллаа тараад ирэхэд гадаа нь манай залууг хүлээж байна. Хамт хоол идтэл манай хүн жаахан гонигтай байгаад байна. Ажил дээр чинь ямар нэг юм болоо юу? Үгүй. Хоол нь амтгүй байна уу? Үгүй. Би чамд таалагддаггүй. Үгүй. Үгүй биш ээ. Тоглож байна. Мион чи хөөрхөн шүү. Юу? Тоглож байна. За харилцаан жаахан гүнзгийрч байгаа бололтой. Тэндээс гараад бүсгэн оёдлын цех рүү орцголоо. Мион манай хүнд цүнх бэлгэлдэг. Чамд авсан юм аа. Сайн цүнх биш шүү. Манай хүн бөөн баяр. Тэгснэ. Миона, бид хоёрын орсон кафе байна. Тэ, надад мөнгө байгаа. Чамд тэр кафег аваад өгөх юм бол ажилуулж чадна үсттэй. Яа. Цүнх бэлгэлэнгүүд хариуд нь кафе бэлгэлчихэж штэ. Ямар ерөнхий сайдын хүү байгаа биш штэ. Нөгөө цагдаа ахлахаа дагуулад манай хэдийн үйлдвэрийн байран дээр ирчихжээ. Наадуул чинь хуурамч компани. Ямар ч төмрийн үйлдвэрлэл биш. Цаана нь өөр бизнес нуугдаж байгаа. Гэт хэлж дуусаагүй байтал жинхэнэ төмрийн үйлдвэр байж байна. Бид нар бүтээгдэхүүнээ Sukimoto компанид нийлүүлдэг юм. Ахлах нь уурлаад яваад өглөө. Манай цагдаа араас нь бандсан байдалтай яваад өглөө. Ингээд цагдаа нарын асуудал шийдэглээ. Зөвүүн босс. Цагдаа нарын асуудал шийдэгдсэн. Одоо ганцхан ажил үлдлээ. Гэхэд том босс. Та нар порог устгах тухай ярьж байна уу? За яах вэ? Хүн ганц алдаал биз. Алдаа болгон дээр нь алаад байж болохгүй шүү дээ. Гэтэл шинэ баримт гаргаад ирлээ. Нэгэд хартал нөгөө ойдолчин бүсгүйтэй уулзаж байгаа зургууд байна. Ойдолчин бүсгүй харин нөгөө 20 настай уулзаж байдаг. 20 настыг алаагүйгээр зогсохгүй ээжтэй нь романс үүсгэж байдаг шүү. Шалтгаан нь мэдээж ойлгомжтой. Манай хүн чинь өсвөр насндаа дууг нь сонсдог байсан шүү дээ. Яг үн шиг манайхан бидний бас сонсож өссөн. Дуунууд нь аманд бэлэн явж байдаг. Татар, дижитал, квиза 3 охин хамтлагууд нийлж байгаад One Stage тоглолтоо 6 сарын 14-нд Social Play Park-д хийх гэж байна. Эрт авбал эхийг хэмнэ гэж эртэж шуухануудад зориулсан хямдралтай тасалбараа доорх линкээр захиалаарай. За тэгээд манай хүний талаар шинэ баримт олсон том босс жаахан бодлогшорноо. Тэр үед нь ажилчид нь үүнийг бас алдаа гэж үзэхгүй ирэх мэ. Том босс зургийг үзчихэд шууд устгалаа. Манай хоёр харин нөгөө кафе дээрээ ирчихсэн худалдан авах гэрээ зурж байна. Дуучин бүсгүй гитар барьтал. Наадах чинь одоо чинийх. Юу гэсэн үг вэ? Тэр гэрээндээ наадахыг чинь бас худалдаж авна гэсэн. Гэх болно манай хүн крашта энэ гитарыг бас авч өгч байгаа юм байна шүү дээ. Тэр үед нь дуучин бүсгүй гитартаа дуудуулнаа. Манай прогийн өсвөр насны дурсамжин
сэргээдэл амьдралын сайн сайхныг эргэн нэг санаад л явж өгөн шүү дээ. Тэгээд хэсэг бодож байгаад алуурчны карьераа орхихоор шийднэ. Халгад хөргөлөө бичээд захиралдаа өгөхөөр явж байна. Хоёр ажилтнтайгаа хамт захирлынхаа байгаа газар руу явж байтал нөгөөдөл нь өөр замаар яваад унлаа. Манай хүн тойргоор орох ёстой байсан биш үү? Тэнд бөглөөтэй авах шиг байна ирхмэ. Промон жаахан сэжиг авнаа. Хадагтайсоо тойргоор яв. Юу? Миний хэлснээр хий. За, бид тойрог руу орж байна. Та хоёр намайг алж чадна гэж бодоё. Ингээд шууд хоошоо буудаж гарлаа. Манай бороо хитгэн үйлдэл хийгээд залууг нь ухаан алдуулчихна. Тэгээд бүсгүйтэй тунж үлдээд үзэж гарнаа. Машин дотор хэсэг буутаа үзэж байснаа. Түүнийг боолоо. Гэтэл найз бүсгүйдээ санаа чинь зовхгүй байна уу? Ингээд үг хайнаа. Манай хүн хутгийг нь хаюулж аюулгүй болгоод. Ёнхоо одоо болно. Ингээд дуусгая. Даанч бүсгүй зогсдоггүй. Дахиад дайрахаар нь хамгаалаад өнхрүүлтэл машинд мөргүүлчихлээ. За байдалд бишлээ. Проман шууд л 20 наст руу залгана. Анхааралтай сонс. Компани чамайг амьд байгааг мэдчихсэн. Одоо хаана байна? 20 наст харин ээж дүү хоёр аваад манай хүнтэй шууд уулзлаа. Тэндээс явж байтал Мион. Юу болоод байгаа юм бэ? Надад хэлээч. Гэтэл хэлж болохгүй. Надад итэг. Гэт аваад явлаа. Тэгээд нөгөө ментор үгний дэв тэднийг авчирлаа. Одоо тэгээд яах юм? Чи компаниг устгах юм уу? Өөрийнхөө алдаанд компаниг буруутгах гэё. Ирхмэ. Таач бас ама тат би чам шиг ийм хэцүү асуудалд орж байгаагүй. Гэрлүүгөө очиж яах гэв. Миний хадгалсан мөнгө тэнд байгаа. Очиж авна. Тэгвэл миний машиныг унаад яв. Чи тэгээд тэр мөнгөөрөө яах гэв. Кафе юм уу ямар нэг юм ажилуулна да. Чи тэгээд кафе ажилуулахын тулд энэ бүхнийг хийгээё. Мэдхгүй юм да. Ийм л юм болчихлоо. Тэгээд манай хүн гарцгүй болж Мионд бүх үннээ хэлнэ. Мион харин алуурчин болсон гэж хүүдээ уурлах болно. Маргааш нь малгайгаа өмсөд гэрлүүгээ явлаа. Тэгээд багхан өгүүлэмж явлаа. Би ажлаа сайн хийдэг байсан. Манай компани бол миний бүх зүйл байсан. Би ажлаасаа гарахаар шийднэ гэж хизээж бодож байгаагүй. Би өөрийгөө ийм хэмжээний алдаа гаргана гэж бодож байгаагүй. Тэр үед нь компанийн нь манай хүнийг гэрт нь отож байдаг. Манай про байгууллагынхаа хамгийн чадварлаг нь учраас ажиглалтын дундуур эвтэйхэн явж ороод нуусан мөнгөө авчихна. Харин буцаад очиход нөгөө ментор өвгөн урвчихжээ. Компанийн айл хэдийн хүрээд ирчихсэн байна. Чи амьдралынхаа турш хүмүүсийг алжхаад одоо шинээр эхлэнэ гинэ. Та яагаад намайг ингэж байгаа юм бэ? Чи гарах гэж байгаа. Харин би буцаад ормоор байгаа. Тэгэхээр би орохын тулд үүнийг хийх ёстой болж байна да. Бидэн шиг хүмүүс гарна гэж бодох угаасаа дэми юм байна лээ. Тиймээс л би буцаад ормоор байна. Харин чамайг барьж өгвөл миний эрхийг сэргэнэ гэж захирал надад хэлсэн. Гэд бууга авлаа. Намайг алаад мөнгийг бас ав. Харин тэднийг явуулчих. Гэхэд яагаад? Би яагаад тэгэх ёстой юм? Алуурчанд өрөвдөх сэтгэл байдаггүй юм. Гэт цогж унглаа. Тэгснэ сайн харж бай. Гэд нүдэн дээр нь бүгдийг нь буудах гэж байна. Проман нүдэ хэсэг анж байгаад буцаж нээхдээ шууд хөдөлж эхэллээ. Нэгнийх нь шүрмсийг тастаад босч ирээд хутга шидэж хүн бамбаа хийж байгаад өвгнийг буудаж устгана. Данч Мион буудуулчихжээ. Тэр дороо амьсгал хураалаа. Ингээд манай хүн өшөө авахаас өөр сонголтгүй боллоо. Ажлын хувцас өмсөд дотуур нь сум нэвтэрдүү хантаац зүүгээд компани руугаа явж орлоо. Зөвүүн босс хүүхдийнхээ мартсан ямиг аваачиж өгөх гээд ажлаасаа хоцорчгож тэр үед нь компанийн про гэрнэ гэж мэдээд ажилчдаа буу тарааж өгдөг. Компани үүдээр юу ч болоогүй юм шиг яваад орлоо. Карта уншуултал харин шалуур хүний царай гарч байна. АК барээд ресепшн дээр ороод ирнэ. Том босс дарга хоёр хаана байна? Ноинжи гэд ардаас нь буудах гэтэл эргэж хараад битгий. Даанч нөгөөдх нь зогссонгүй. Тэгэхээр нь буудчихлаа. Манай хүн чи ер нь өөрлөн дайрсныг л алаад байгаа болохоос зоригтой хэнийг ч алахгүй байгаа шүү дээ. Шууд төмөн хүнтэй офисер яваад даргын өрөө рүү очлоо. Арай эрэггүй байж байна. Нөгөөдөл нь харин бүгд бэлэн байдалд. Ноинжи асуудлыг өөрөөр шийдвэл яасан юм бэ? Ноинжи захирлууд энд байхгүй. За тэгээд маш эвгүй байдал донд принтерийн цаас дуусах үед бүгд буудалцаж эхэллээ. Манай хүн хантаацтай болохоор ганц нэг буудуулсан хэрнээ үзэж өгч байна. Эвгүйдх үед нь даргын өрөө рүү орч нуугдаад гал унтрагчийг буудаж утаа тавилаа. Шалахаар орсон хоёрыг нь тэр дор нь нухчихна. Буцаж гарч ирээд бүгдтэй нь үзнэ. Тэгээд нөгөө цагдаа руу залгаж компани бүх нууцыг хэллээ. Цагдаа хэрэг итгэдэггүй. Гэхдээ таныг яагаад ингэж тоглоод байгааг ойлгохгүй байна. Миний сэжгэлсэн бүх юм худлуулж таарад бид болчихсон. Гэд байж байтал MTM офис дээр буудалцаан болж байна гэсэн дуудлага ирлээ. Үүнийг сонсоод харин цагдаа нар бажигднаа. Манай хүн нөгөө нууц офис руугаа яваад ортол ресепшн авгаа байдаг та байж байна. Хөө минь яах гэж ийм хийж байгаа юм бэ гэж байснаа шууд шаткандлаа. Манай хүн газ босч ирээд цохон дунд нь буудлаа. Том боссын баруун гар гарч ирээд манай хүнтэй халзагнана. Нөгөө ямар ч уулмөр үлдээдэггүй, тусал цусч тусаадаггүй гэдвэсэн нөхөр шүү дээ. Нилэн үзлээ. Манай хүнийг ч хэд хэд зүсчихнэ. Хутгаа барьж байснаа үсээ шийдээдэл янзын нөхөр байна шүү. Манай хүн яг алуултын даван дээр ресепшны шатканаар буудаад түүнийг унаглаа. Том босс туслахаараа баримт устгуулж байна. Тэгснэ
За одоо болно. Угаасаа нууж барахааргүй олон цогцтой болчихлоо. Бидний бизнес ингэж нурах байсан юм бэ? Би уулын чамд том найдвар тавьж байсан юм. Гэтэл манай хүн ямар найдвар вэ гэд дайраад туслахыг нь хунлаа. Босс манай хүнийг гиндүүлж байгаад буудах гэтэл 20 наст тэндээс боссыг буудаад унахчихна. Манай хоёр дээр гарч байгаа жаах ярилцсанаа. Манай хүн чи яв лифтер битгий яваарай. 15 давхарт ослын гарц байгаа тэрийг ашигла. Гэтэл та яах юм бэ? Гэж байтал зөвүүн босс хүрээд ирлээ. 20 настыг шууд хутгалчихлаа. Манай хүнийг жаал шоглоноо. Эвтэйхэн зууралдаж байгаад өөрийнх нь нөгөө балаар өөрийг нь боохолно. Нөгөөх нь чүүэ мултраад манай хүн рүү дайрах үед хүчийг нь дагуулад цонхоор шидчихлээ. Тэгээд 20 настыг чи яв ээжийнхээ төлөө заавал амьдр. Сайн хүнтэй гэрлэж сайхан амьдраарай. Гэд өөрөө гадагшаа гарнаа. Цагдаагийнхан бүгд манай хүн дээр анхаарах үед 20 наст харин гараад зүхтлаа. Бөөнд цус нууж, цогцос болсон оффист манай прогийн ширээн дээр халагдах өргөдөл нь байж байна. Зүгээр өргөдлийг нь аваад явуулчихсан бол ийм юм болохгүй шүү дээ. Дүрс шилжиж манай хүн энэ компанид ажлын ярилцлагад орохоор явж байсан үеэ сандаг. Өглөөний мэнд намайг Жи Хёндоо гэдэг энэ компанид орох шалтгаан маань гэд бэлдэж байна. Тэгснэ зурган дээр арай ургуур зураг тавьчихж гээд зурагчин орж гоё инээж байгаад зураг авахулна. Уул нь ийм л гэгээлэг залуу байсан байх шүү дээ. Энэ түрээд кино маань дууслаа. Киночд байлаа. Гэснээс манайхан One Stage тоглолтын дээр дуулагдах 48 дуун дотор бидний мэдхгүй нэгч дуу байхгүй гэд боддоо 48 хит дуу нэг тайзан дээр шүү дээ.